Дараагийн хотын даргад бүрэг даваг яригдж байна. Иргэд шинэ хотын даргаас юу хүлээж байна вэ? Бусдын хувийн мэдээллийг ашиглан банк болон банк ус санхүүгийн байгууллагаас зээл авах тохиолдол нэмэгдэж байна. Нөөцийн махны өргөтгсөн худалдааг 6 байршилд зохион байгуулж байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хүргэх болон анхаарлаа хандуулна. Махны үн нөөцийн махны нийлүүлэлт тоглолтоход хариуцлага алдаж зохиомол үнийн өсөлт үүсгэхэд нөлөөлсөн гэж үзэн Нямбатарыг хотын даргаас чөлөөлөд байгаа. Улмаар хотын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуудал олон нийтийн болон улс төрийн хүрээнд өнгөрсөн бямбгаргаас эхлэн халуун сэдэв болоод байна. Өчигдрөөс эхлэн албан бос байдлаар Монгол Ардын намын туршлагатай улс төрчдийн төлөөллөөс Энхбаяр, Садбаатар, бүр Зандан шатар гэж нэр сэвэгдсэн. Харин нийслэлийн Монгол Ардын намын зүгээс Сандагсүрэн, Батамгалан зэрэг нэрсийг магадлалтай гэж хэвлэлээр хэсэг гэрэл зохиулсан ч эцсийн мөчид нэг нэр дээр тунжуулдээд байна. Хотын дараагийн дарга болох хамгийн магадлалтай хүнээр Берозанийн Пүрэв давгийг нэрлэж эхэллээ. Энэ тухай мэдээллийг үлэмж төгс танилцна. За баярлалаа Алима. Тэгэхээр нийслэл хэн гэдэг шинэ хотын мэртэй болох вэ гэдэг асуудал өнгөрсөн 7 хоногийн бэм гарагаас эхлэн идэвхтэй яригдж эхэлсэн. Сая лидний мэдээлэл дурдгдсанчлан Монгол Ардын намын туршлагатай улс төрчдөөс Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Янгуугийн Содбаатар, за мөн Тэргүүн шадар сайд Ж Энхбаяр, за мөн бүр ерөнхий сайд асан Зандан шатрын нэр ч гэсэн энд яригдсан. Гэхдээ энэ бол ер нь бол нэг улс төрийн томилгоо яригдах үед явж л байдаг, хэвлэлээр явж л байдаг нөгөө гэрэл зохиололттой хар үгээр хэлвэл. За энэ дунд бол нийслэлийн Монгол Ардын намын төлөөлөлт дундаас бас Сандагсүрэн, за эсвэл хотын барилга хот байгуулалтын сайд Батамгалан нарын нэр ч яригдсан. Гэхдээ ер нь өнөөдрийн байдлаар эцсийн хувилбар бол Монголын социал-демократ залуучдын холбооны ерөнхийлөгч Берозанийн Пүрэв давг дээр ер нь бол тогтчих шиг байна. Энэ ч ер нь тодорхой болж байгаа шиг байна. За өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн хурал боллоо. За нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурлыг энэ удаагийн хуралдаанаар энэ сарын 25-ны 10 цагт гэж бол товлоо. За тус хуралдаанаар нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг бол хилцсэн. За өнөөдөр болсон нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс Пүрэв давгийг танилцуулсан гэх мэдээлэл байна. За сануулхад нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчид бол Монгол Ардын намын удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бүтцтэй 12 гишүүнтэй тэргүүлэгчдийн дэмцсэн нэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж санал хураана. За ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн засаг даргыг томилуулахаар ерөнхий сайд дуламжлах бөгөөд ерөнхий сайд батламжилснаар хотын засаг дарга томилогддог ийм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ер нь бол Берозанийн Пүрэв давг гэдэг нэрэн дээр бол Монгол Ардын нам хаана бол тохирж явах шиг байна. Ялангуяа энэ улс төрийн дотоод хагарал тэмцэлтэй энэ цаг үед дундын хувилбар аль талын эрх ашигт нийцсэн аль тал санал нэгдсэн хүнийг хотын даргаар томилохгүй бол эргээд энэ Монгол Ардын нам доторх албан тушаалын төлөөх тэмцэл халаац хэлгээ бол зогсохгүй. Тиймээс Пүрэв давг бол хамгийн боломжтой хувилбараа гэдэг дээр яагаад халууд зохицож санал нийлэх ёстой юм бэ гэдэг үндслийг хэлэх зүг байх. За Берозанийн Пүрэв давг бол ерөнхийлөгчийн талаас бас дэмжлэг авах боломжтой. За ерөнхий сайд учралтай нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоо, сүүл Монголын социал-демократ залуучуудын холбоо гэд олон жил хамтарч ажиллаж исэн юм туршлагатай учраас ерөнхий сайдаас дэмжлэгтэй, ерөнхийлөгчийн талаас дэмжлэгтэй, за сөргөлдөгч болох амар ёсгалан талаас ч гэсэн Пүрэв давгийг бол дэмжинэ. Тиймээс бол энэ бол хамгийн боломжит дундын хөлбөр гэдэг дээр ер нь тогтох шиг бол энэ ч ер нь тодорхой болж байгаа шиг байна. Нэгэнт Монгол Ардын намын удирдах зөвлөл цаашлаад нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчид ингэ шийдсэн бол ингээд цаашаа бол ер нь бол ногоон гэрлэлээр явах нь бол тодорхой гэдэг ийм
таамгийг бол хүмүүс бол өгж байгаа маа, дүгнж байгаа. 1990 онд төрсэн Улаанбаатар хотод өсөж боловсрал эзэмссэн миллениал үеийн төлөөлөл буюу 1990 онд одоо төрсэн одоо дөнгөж 36 настай улс төр судлаач мэрэгжилтэй хот төлөвлөлтийн чиглэлээр хотын одоо төлөвлөлт чиглэлээр Австрали улсад боловсрал эзэмссэн ийм шинэ үеийн шинэ залуу одоо хотын даргатай болох магадлал өндөр болж байгаа маа. Тэгвэл энэ тухай бид нар бас хотын даргат нэр нь яригдж байсан нийслэлийн иргэдийн төлөөлөгч Сандаг Сүрэнгээс бас яриа авсан. Энэ яриаг та бүхэнд хүргээд эргэж студидд уулзъя. Ямар ч хүн ирсэн маш хүнд нөхцөл байдалд ажил явуулах болно. Ер нь та бүхэн мэдж байгаа шүү дээ. Урдны ямар хүмүүс энд ажиллаж байлаа дандаа л сүүлийн 2 томилгоонууд бол 3 томилгооч ер нь дандаа их хурлаас одоо нэрээ буусан эсвэл их хурлд бүр гарчхаад нэрээ татаад бүр сайдаасаа буугаад хурж ирж ингэж ажилласан ийм тохиолдол сүүлийн баг 3 дахь тохиолдол гарлаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү байдал руу орж ирнэ. Урд нь тэрний урд болвол нутгийн өөрийн удирдлагын байгууллага дотроосоо нэгнийгээ нэрийг төвшүүлээл тэгээд удирдаал ингээл явж ясан түүхтэй. Сүүлийн 3 удаагийн бол иймэрхүү байдалтай явсан. Гол нь хотыг одоогийн нөхцөл байдалд тэгээд хариуцлага хүлээгээл авч явах хүн байх ёстой шүү дээ. Гол нь бүх талуудын итгэлийг хүлээн зөвшөөрөгдөх юм. Тэгэхээр бас нийслэлийн иргэдийн төлөөлөгч Сандаг Сүрэнгийн хэлсэн үгэнд бас ихээхэн учир байгаа. Энэ ч гэсэн бас зөв юм. Юу гэвэл нэрээ үнэхээр одоо энэ Нямбатарын дараа энэ хотын даргыг ажлыг авж байгаа хүн бол хүндхэн нөхцөл байдалтайгаар одоо хотыг удирдах нэ энэ олон мега төслүүд зогссон байгаа. Санхүүжилтийн асуудлууд яах вүлээ гэд маш одоо олон асуудлыг эмхлэх, зэгцлэх ийм үүрэгтэйгээр хурж ирнэ. Одоо хүний халуун бүлээн суудалд суух хэцүү байдгаа гэж ярьдаг. Энэ л том сорилт бол одоо хэн байх нь хамаагүй. Одоо пүрэв даг байна уу эсвэл өөр хөлбөр байна уу? Ямар ч хинч байсан хамаагүй хүндхэн сорилттай бол шинэ хотын дарга нүүр тулна. Гэхдээ пүрэв даг гэдэг нэр дээрээ эргээд төвлөрөөд ярихад ер нь одоо хуучнаар нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоо одоогийн Монголын социал-демократ залуучуудын холбоо бол Монгол Ардын намын үе үеийн лидерүүд удирдагчдыг бэлтгэн төрүүлж одоо гаргаж ирсэн ийм Монгол Ардын намын гол одоо хүний нөөцийн суурь бүтэц. Энийг нэг сонирхолтой хүснэгт мэдээллийг та бүхэнд бэлдсэн. Энэ мэдээлэл дээр тулгуурлаа та бүхэнд ярив. Монголын социал-демократ залуучуудын холбоо буюу анхны Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Ухнагийн Хүрэлцүх 1997-оос 2005 онд нийт 8 жилийн хугацаатай ажиллаж байсан анхны ерөнхийлөгч. Ухнагийн Хүрэлцүх бол Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд зэрэг одоо олон том албан тушаалуудыг хашиж исэн мөн Монгол Ардын намын даргаар ажиллаж исэн юм улс төрийн одоо гол том албан тушаалуудад бол бүгд нь одоо томилогдчихсэн ийм Монгол Ардын намын бол лидер улс төрчдийн нэгэ. Тэгвэл энэхүү Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчийн халааг 2005 онд Хүрэлцүхээс Гомжовын Зандан шатар авч исэн. Зандан шатар 2005-аас 2010 онд 5 жилийн хугацаатай энэ байгууллагын ерөнхийлөгчээр ажилласан. Гомжовын Зандан шатар бол Улсын хурлын гишүүн, Улсын хурлын дарга, ерөнхий сайдаар ажиллаж исэн ийм бас л төрийн дээд албан тушаалуудыг хашиж исэн. Тэгвэл Зандан шатраас 2010 онд Лувсан намсрын оюун эрдэнэ нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч албан тушаалыг хүлээн авч байсан. Оюун эрдэнэ 2010-аас 15 онд Намзахигийн ерөнхийлөгчээр ажиллаж байсан. Оюун эрдэнийг бас бид бүхэн мэднэ. Улсын хурлын гишүүн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Ардын намын дарга, ерөнхий сайд зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж байсан. Тэгвэл оюун эрдэнээс 2015-аас 2015 онд ганц зөргийн Тэмүүлэн Намзахигийн ерөнхийлөгчийн ажлыг авч ирсэн. Тэмүүлэн 2015-аас 2019 онд буюу 4 жилийн хугацаанд нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчээр ажиллаж байсан. Ганц зөргийн Тэмүүлэн бол одоо Улсын хурлын гишүүн, өмнө нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Үе үеийн засгийн газрын кабинет шинчлэгдэж томилгоо яригдах хүрт сангийн сайд эсвэл одоо шадар сайд дээр нэр нь яригддаг болсон. Монгол Ардын намын шин залуу үеийн одоо
томоохон төлөөл болсон юм улс төрчдийн нэг. За тэгвэл 2019 онд Тэмүүлэнгээс Нэм осрын учрал нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн ажлыг авч байсан. Тэрээр 2019-өөс 2024 он хүртэл энэхүү албан тушаалд ажилласан. Одоо Нэм осрын учрал Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа. За учрлын хувьд улсын хурлын гишүүн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, улсын хурлын дарга, ерөнхий сайд зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж байсан. Тэгвэл түүнээс 2024 онд Березанийн Пүрэв даваг Монголын социал-демократ залуучуудын холбооны ерөнхийлөгчийн ажлыг авсан. За дээр дурдсан буюу одоо Пүрэв давгаас өмнө одоо энэхүү Монгол Ардын намын залуучуудын байгууллагыг тэргүүлж исэн бүх улс төрчид улс төрийн том албан тушаалд хүрснийг бид нэр эндээс харж байна. Энэ ганц одоо Тэмүүлэнгээс бусад бүх улс төрчид бол улс төрийн том албан тушаалд хүрснийг харж байна. Энэ жишгээр Березанийн Пүрэв даваг улс төрийн замналаа эхлүүлж. За Пүрэв давгийн хувьд бол 2008 онд Монгол Ардын намд илсэн Монгол Ардын намын одоо шат шатны байгууллагад Монгол Ардын намын аппаратад олон жил ажиллаж ирсэн одоо сүүдэрийн албан тушаалыг удаан хашиж ирсэн бол ийхүү улс төрийн том тайзнаа хотын одоо даргын дүртэйгээр одоо гарч ирэхэд бэлэн болоод байгаа маа. Бид бүхэн за энэ тухай мэдээлэл томилготой холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн та бүхэнд хүргэх болно. Тэгвэл иргэд шинэ хотын даргаас ямар хүлээлттэй байгаа талаар манай сурвалжлах баг тодрууллаа. Жүжиглийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Одоо жишээлбэл би ажилдаа явах гэж 2 цагийг зарцуулж байна. Тэгээд дараагийн асуудал бол одоо жил болгон яригдж байгаа асуудал агаарын бохирдол. Одоо энэ асуудлыг бас ерөнхийдөө яг түлхүү шийдмээр байна, тулж ажилламаар байна. Тэгээд нөө шинэ цахилгаан станц байна те энэ төсөл одоо би одоо ерөнхийдөө үргэлжилж байгаа юу, явж байгааг сайн мэдэхгүй байна зогсон. Тэгээд энэ төслүүд дээр ерөнхийдөө хариуцаж ажиллаа те. За ерөнхийдөө ажиллаа ингээд сайн хийдэг те ингээд ажиллаа өрхөд дуулдгүй тэгээд өмнөх хотын даргын гаргасан алдааг гаргахгүй байгаасаа л гэж үзэж байна. Намын даалгавар гэхээс илүү иргэдийнхээ өсөл сонирхол юу шийдмээр тэрэн дээр л тулгуурласаа л гэж бодож байна. Ер нь бол гол юм чи одоо төгжрөл агаарын бохирдол гээд асуудал их байгаа шүү дээ тий. Тэгээ гол нь тэрэн дээр л анхаараасаа гэж хэлж байгаа байхгүй. Ер нь одоо энэ хамгийн гол хотын даргын анхаарах хэрэгтэй бол энэ газар олголт шүү дээ. Зай завсаргүй барилга шахацсан. Энээс үүдэл нөгөө төгжрөл нь болохгүй. Ер нь бол яг одоо энэ хот төлөвлөлт инженер ийм юм аа сайн мэддэг хүн хамжигдасаа л гэж бодож байна. Тэм байгуулалтаа л аягүй сайн хийгээсээ тийм даргаал тавиасаа захын хороол хаягдахгүй. Хот доторх нь тодорхой хийгдэж байна. Хотын төвөө тодорхой хийж байна. Тэгэхээр захын хорооллуудаа хайчдаг ш. Тэрнийг нэг хаяхгүй хийгээд жигд ингээ хөгжүүлээсэй л гэж бодож байна. Хийж байгаа ажил нь яг бодиттой тийм үр бүтээмжтэй байгаасай л гэж үзэж байна. Тэггээр нэг баахан юм одоо тэр хийх ажлаа төлөвлөх нь бол ингээл бүгдээрээ л гоё яагаад гэдэг. Би юм хийн, тийм юм хийн гээл хамгийн гол нь тэрнийх нь эргээд үр дүн нь ерөөсөө байдгүй харагддаггүй. Хот төлөвлөлт дээр болохоор яг хамгийн миний яг хувьд бол нэн тэргүүний тулгамж байгаа асуудлын төвзрэл байгаа байхгүй юу. Нөгөө одоо жишээлбэл өглөө болгох хичээлдээ хоцорч штт. Яг 3 цагийн өмнө ингээл төлөвлөл гарч байгаа ирнэ. Тэгэл хоцорчдаг. Хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэл зөв менежментийг хийгээд яваасай л гэж бодож байна. Дэд бүтцийн төслүүдээ ч юм уу тий зөв хуваарлаад яваасай, зардлаа сайн хянаасай тий. Тэгээ менежментээ сайн хийгээсэй л гэж бодож байна. Энэ ногоон байгууламжиндаа анхаарах хэрэгтэй. Энэ ажлын байраар иргэдэд ажилтаа болгох хэрэгтэй. За үзэгчдээ бид бүхэн маргааш яг иргэд шинэ хотын даргаас ямар хүлээлттэй байгаа вэ гэсэн сэдвийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай панел хэлэлцүүлгийг 14 цагаас та бүхэнд хөрөх болон төлөө авч үзээрэй. Дараагийн мэдээ татвар хураамж төлбөр торгуулаа хугацаанд нь төлөх чадамжтай хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөр байна. Иймдээч аж ахуй нэгжүүд, дампуурхан дампуурч, айл өрхүүдийн амжиргаа уламд орцоор байна. Харин засгийн газраас иргэд аж ахуй нэгжүүдийнхээ нуруунд дээрх татварын ачааллыг бууруулна гэж удаан хугацаанд ярьсны эцэст таврын чуулган шутрах төхөж байгаа энэ үед татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлэх байна. Өнөөдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн иргэд аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг 2.2 их нагдаар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ тухай мэдээллийг Сүрлэгмаа дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа Илумаа. Тэгэхээр сүүлийн хэдэн өдрүүдэд төрийн ордон макро эдийн засгаар амьсгалж байна гэж хэлж болохоор байна.
За шил дараалан төсвийн өрөөний мэдэгдэл, татварын багц хуулийн шинжилэлүүд, нөөтийн одоо хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэгт мэгтчлэн маш олон хуулийн төслүүд орж ийн. За энэ бүхнийг та бүхэнд нэмэг зэгцтэй одоо ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс эхлээд засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа татварын багц хуулийн талаарх мэдээллийг хүргэе. За аль оюун эрдэнэ болоо зандан шатрын засгийн газрын үед яригдж байсан татварын багц хуулийн шинжилэл бол яг учирлын засгийн газрын үед бол татварын хуулийн нэмэлт өөрчлөлт бол орж ирсэн байна. За өмнө 2 засгийн газрын үед одоо багц хуулийн төсөл байдлаар батлагдана гэж чадаагүй учраас энэ удаа хугацаа хэмнэж илүү одоо гол өөрчлөлтүүдийг нь хийх үүднээс хуулийн нэмэлт өөрчлөлт байдлаар оруулж ирж байгаа гэдэг тайлбарыг бол ерөнхий сайдын зүгээс өгсөн байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа энэ хууль батлагдах юм бол иргэд аж ахуйн нэгжүүдийн татварын ачаал бол 2.2 их найт төгрөгөөр буурна гэдэг ийм тооцооллыг бол хийсэн байгаа. Та бүхэнд онцлог заалтуудыг уншаад танилцуулах юм бол за нөөц суудхан төлөгчийн босгыг 400 сая болгож нэмэгдүүлэх, за түүнчлэн дотоодын болон импортын нөөц төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулах ийм заалтууд бол багтсан байгаа. За түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25%-аар тооцсон ноогдуулж ихтэх татварын орлогын босгон хэмжээ бол 6 тэрбум төгрөг яг одоо бол хэрэгжээд явж байгаа. За үүнийг нэмэгдүүлээд 10 тэрбум болгож нэмэгдүүлэх зэрэг заалтыг бол тусгасан байгаа юм. За түүнчлэн яг энэ учирлын засгийн газрын хамгийн их олон нийтэд танилцуулж хамгийн хэрэгтэй заалт гэж сурталчилж байгаа заалт нь бол 792 мянган төгрөг хүртэлх орлогыг нь бол хөвгний орлогын албан татвараас чөлөөлөх гэдэг ийм заалтыг нь бол оруулж өгсөн байгаа. За тухайлаад хэлэх юм бол 2 сая төгрөгийн орлоготой иргэн байлаа гэж итгэхэд 792 мянган төгрөгийн татвараас чөлөөлөөд за үлдсэн сая гаруй төгрөг дээр нь бол хөвгний орлогын албан татвараа төлөөд явна гэдэг ийм зохицуулалттай хуулийн төсөл байгаа юм а. Хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний одоо цалин өссийг бол 100% хөнгөлөхөөр энэ хуулийн төсөл тусгасан байна. Нөгөө талаас энэ татварын ачаал ямар дүнгээр багасч байгаа гэдэг. За энэ бол хөвгний орлогын албан татвар бол 840 тэрбум. За энэ бол орон нутгийг буюу өөрөөр хэлбэл сум дүүргийн төсвийг бүрдүүлдэг татвар байгаа. Тэгэхээр сум дүүрэгтээ энэ хэмжээний орлого орохгүй гэхээр улсын одоо төсвөөс татаас өгнө гэсэн үг, дахиад 840 гэсэн үг. Тэгэхээр нийт дабл эффектээр буюу давхар эффектээр 1.7 их найд 1 их найд 680 тэрбум болвол байгаа. За яг энэ хуралдаан болохын өмнө төсвийн байнгын хороо болон эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаа хийсэн. За энэ хуралдаанаар бол 2027 оны төсвийн хүрээний мэдээллийг бол хэлэлцсэн байгаа. За энэ үеэр нэг маргаан дагуулсан асуудал яригдж байсан нь бол нөөтийн буцаа олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг хүчингү болгохоор бол одоо төсвийн хүрээний мэдээллийг дагалдуулж оруулж ирсэн байгаа. За өөрөөр хэлэх юм бол яг энэ иргэдийн хүсэн хүлээж исэн ди парламент сайт дээр 100 мянган иргэний санал авсан энэ хуулийн төсөл бол иргэд хэрэгжих боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За үүнийг засгийн газраас бол төсвийн орлого муу байгаа учраас за энэ ойрхон орондод үүссэн одоо тодорхойгүй нөхцөл байдал хизээ дуусах нь тодорхойгүй байгаа учраас бид бол энэ төсвийн орлогын бүрдэлтэд ихээхэн санаа зовж байгаа гэдэг утгаараа нөөтийн буцаа олголтыг бол 5% болгож нэмэгдүүлэх одоо боломжгүй гэдэг тайлбарыг бол өгсөн байгаа. Харин улсын хурлын гишүүдийн зүгээс за энэ бол зөвхөн иргэдэд очиж байгаа мөнгө гэхээсээ илүүтэй за аж ахуйн нэгжүүдийн бүртгэлжүүлэлтийг сайжруулах, далд эдийн засгийг эд болох гэрчлэн маш олон ач холбогдолтой заалт учраас энэ хуулийн төслийг бол хүчингү болгох биш. За түр хугацаанд одоо хэрэгжих хугацааг нь хойшлуулах зүйтэй гэдэг ийм саналыг бол гаргаж байсан. Миний бодлоор ингэжгүй явдаа гэж санаа хэлсэн. Бодлогоо хамгаалж үлдээд хэрэгжих хугацааг нь хойшлуулж болох байсан байхгүй. Бүр 30 он хүртэл хэрэгжих хугацааг нь хойшлуулж болно шүү дээ. Энэ ч өөрөө маш их хилцүүлэг хийсэн. Олон нийтийн дунд маш их хүлээлт үүссэн ийм асуудал байхгүй юу? Жавхлан сайдтай бол яг сануулж ач холбогдолтой гэдэг та бүхэн маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр урагшаа алахыг бодлогын дагуу дотроо зөв болгоё гэдэг юм аа ингээд бүгдийг нь ингээд баллуурдаал оруулаад ирсэн байлээ. Энэ хууль маань 10 сарын 26 оны 10 сарын 1-ээс хэрэгжээд эхэлнэ. Төсөв хэлцэж явах үед энэ чинь хэрэгжчихсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар төсвөө яаж өргөн барих юм? Орлого баталгаажаагүй болохоор энэ хууль хэрэгжиж байгаа болохоор орлогоо бид нар баталгаажуулж чадахгүй. Энэтэй холбоотой зардал буураад гараад ирнэ. Ингээд төсвийн хүрээнд бол их том маргаан хилцүүлэг өрнө явчихна шүү дээ. Бүр нийгмийн асуудал руу ороо явчихна. Ойлоос 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийгдэн буцаагаад татврын нэг 100 буцаагаад өгч болдгүй юм уу? Нэмэр үртгэх албан татврын 500 сая төгрөг болохоо нэг 50% юм. Сая төгрөгөөс дээшээ тэр үнэтэй юм хэрэгэлдэг хүмүүс нь хамаагүй хуучнараа татвараа төлчих гэсэн ийм бодлого орж ирсэн. Тэгээд энэхээр сайдаа та өөрөө энэ засгийн газруудад дамж ажиллаж байгаа юм. Энэ бодлогыг бас хилцэн л үү. Өнөөдөр бодлогынхаа эсрэг зогсож ийн гэдэг бол харамсалтай санагдаж байна. Энэ төсөв санхүүгийн энэ нөхцөл байдлын нөлөөлөлтөй холбоотойгоор хэрэгжүүлэхэд хүндрэл үүсчлээ. Их хурлын гишүүд минь ээ, төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо минь ээ. Хөрөнгө оруулалтаа хасах уу?
цалин тэтгэврээ хасах уу? Эсвэл энэ нөөтийн хуулийг хэрэгжилтийг хойшлуулад үйлчлэлийг хойшлуулах уу гэдэг асуудлыг өгж байна шүү дээ бид. За 2024 оны сонгуулиас хойш Монгол улс 3 дахь ерөнхий сайдаа үлгэдэн авч байна. За энэ хугацаанд татварын багц зүйлийн шинжилгээг хийн, батлна гэж маш олон удаа ярьсан. За бүр хуулийн төслүүдийг нь оюун эрдэнэ засгийн газарч болон зандан шитрийн засгийн газар оруулж ирж байсан ч батлаж чадлагүй өөрсдөө огцорцоосон байдаг. За энэ удаа учрлын засгийн газрын тухайд яг байгуулагдсанаас сар гаруй хугацааны дараа буюу маш хурдан хугацаанд татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн нь бол ихээхэн нийгэмд бол хүлээлт үүсгэж байгаа. За гэхдээ яг өмнөх засгийн газруудын адил батлагдаж чадлагүй яригдсаар үлдэх нү гэдэг эргэлзээ одоо олон нийтийн дунд бол байсаар байгаа юм. За нөгөө талаар улсын хурлын гишүүн Баярмаа нарын санаачилсан өхний орлогын албан татварыг 1% болгох одоо хуулийн төсөл бол парламентын босго давах хэсэг нь эргэлзээтэй хэвээрэн. За 2-7 хоног дараалан бол төсвийн байнгын хорооны хурлаар бол орох ёстой товлогдоод одоо товн дээр нь бичигдсэн байсан хэдий боловч хойшиллаа. Нөөтийг 5% болгох хуулийн төслийг ч пүрэвд орж гишүүн санаачилсан байгаа. Энэ хуулийн төсөл мөн л адил 2-7 хоног дараалан хойшиллаа. За нэг өсөндөө бол татвартай холбоотой нийтдээ 6 хуулийн төсөл явж байгаагаас хувь гишүүдийн санаачилсан буюу Баярмаа пүрэвд орж нарын гишүүдийн санаачилсан хөвгний орлогын албан татвар болон нөөттэй холбоотой хуулийн төслүүд бол хойшлоод байнгын хорооны босгоч давж чадахгүй юм нөхцөл байдалтай байна. Харин засгийн газрын санаачилсан хуулийн төслүүдийн хувьд бол яг энэ ном зарчмынхаа дагуу буюу ногоон гэрлээр урагшилж байгаа ийм зураг зөрөгтэй байгаа юм а. За эдийн засгчдын тайлбарлаж байгаагаар бол энэ одоо хувь гишүүд болоод засгийн газрын санаачилсан хуулиуд бүгдээрээ батлагдах юм бол эдийн засагт үүнийг даах орон зай байхгүй. За түүнчлэн төсвийн орлого тасалдах эрсдэл бий учраас бүгд батлагдах боломжгүй гэдэг байр суурийг бол илэрхийлж байгаа. За яг энэ нөхцөл байдлаас харах юм бол магадгүй хувь гишүүдийн санаачилсан хуулийн төсөл дэмжигдэхгүй засгийн газрын санаачилсан хуулийг батлагдах ийм дүр зураг харагдаж байгаа юм а. Монгол Улсын ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан оюу толгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал Rio Tinto-той хэлэлцээ хийж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Rio Tinto групптэй оюу толгой төслийн менежментийн төлбөрийг 2 дахин багасгаж төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум Америк доллараар буурч Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэнэ гэдгийг засгийн газар онцоллоо. Монгол Улсын засгийн газар оюу толгойн хэлэлцээрт эхний амжилтаа үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Rio Tinto групптэй оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн энэ бол Монгол Улсын хүртэг өгөөж 1.5 тэрбум доллараар өссөн нэмэгдэх сайн мэдээ. Он жил дамнан яригдсан олон түмэн өсөж хүлээсэн нэхэж шаардаж байсны үр дүн юм а. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашиг хамгаалж чаддаг хөрөнгө оруулагч нартай нэг төвшөнд яриа хийж, хэлэлцээр хийж чаддгийн үр дүн юм а. Эх орныхоо баялагын өгөөжийг иргэндээ илүү хүртэхийн төлөө дуустгүй яриаг дуусгах олон сорилтууд бидний өмнө байна. Эрчим хүчний салбарынхан эрх өвөл дахин эрчим хүчний дутагдалд орохоос урьдчилж салбарын яам хувийн хвшлийнхэнтэй хамтарч ажиллагаа эрчимжүүлж байна. Гэхдээ эрчим хүчний салбар жил бүр 150-аас 200 тэрбумын алдагдaltaй ажилдаг. Мөн хөрөнгө оруулагчдтай хийсэн гэрээгээ зөрчдөг учраас тэд хөрөнгө оруулахаас дайжсаар байна. Үүнтэй холбоотой салбарын сайд Монгол дахь Америкийн худалдааны танхимын хөрөнгө оруулагчдаас санал хүсэлтийг нь сонсох хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Эрчим хүчний салбарын оргил ачааллын хүчин чадал 1800 мегаватт. Гэхдээ эрх өвөл оргил ачааллын үед нийт хэрэглээ 1956 мегаваттад хүрэн гэж тооцоолжээ. Товчхондоо бол энэ өвөл дахин тог дулаанаар тасрах эрсдэл бий гэдгийг салбарын сайдын зүгээс илэрхийлж байна. Тийм ч учраас ачааллыг багч гисэн бууруулахын тулд Таваа аймагт нарны станц болон батарей хуримтлуурыг байгуулах ажлыг шамдуулан энэ оны 12 дугаар сар гэхэд дуусгаар төлөвлөсөн. Үүнийг төр хувийн хвшил хамтран хэрэгжүүлэх ба хувийн хвшлийнхэн үйлдвэрлэсэн эрчим хүчээ нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм а. 5 газар нарны цахилгаан станц батарей хураагуур барина гэж байгаа. Маш богино хугацаанд хийж байгаа. Үйлчлэлийн бэлтгэл чиглэж байгаа. Дээр нь батарей хураагуурыг бас баггүй хэмжээгээр хийх төлөвлөгөө судалгаа хийгээд ажиллаж байгаа. За бас засвар үйлчлэгээ осол гэмтэл гарахгүй тул тэрнээс болж тасалбал үүсэхгүй тул засвар үйлчлэгээ чанартай хийх хэрэгтэй. Энэ дээр бас онцгой анхаарал ажиллаж байна.
Эрчим хүчний салбар 20-50% тарифын алдагдaltaй ажилладаг учраас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй гэж хувийн хэвшлийнхэн үзэж байна. Нөгөөтэйгүр төрийн бодлого томилгоонууд тогтворгүй байдг нь ч мөн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг гэлээ. 6 сар хүртэлгийн хугацаа өгсөн. Тэгээд 5 чим тэнд дарлсан байна. Тэгээд мэргэжлийн одоо салбарын хүмүүсээс асуух ерөнхийдөө бол энэ богино хугацаа байна. Ийм богино хугацаанд ерөнхийдөө материал бэлдээ тийм орж ирэх бас түүхтэй байх болов уу? Зэрэг ийм 5-5 бас эхлүүд бол нэлээд яг хуу мэдээ далаачтай тийм том зорилго байна. Тэгэхдээ яг хуу энд бас тийм цаг хугацаануудыг шахуу байгаад байна гэсэн юм хэлсэн. Хөрөнгө оруулагчдын хамгийн гол санаа зовоодог асуудал бол эрчим хүчний салбарын гэрээгээ зөрчиж тариф өөрчилдөг явдал юм. Эрчим хүчний салбарт өртгөө нөхдөг бизнесийн зарчим хамгийн ихээр дутагдж байна. Монгол улсын эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулагчид тогтвортой хууль эрхцэн орчин болон алдагдaltaгүй тарифыг хамгийн ихээр хүлээж байна. Нөгөөтэйгүр хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хэрэглэх болон илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх нарны цахилгаан станц байгуулах гэхээр хүндрэлтэй байгааг хэлж байна. Тухайлбал Мон цемент компани нарны цахилгаан станцыг байгуулах зөвшөөрлийг хөөцөлдөөд 1 жилийн нүрийг үзэж байна гэлээ. Эрчим хүчний зохицуулах хороо 10 гаруй төрлийн зөвшөөрлийн бичиг баримт болон барилга барих зөвшөөрлийг шаардсаар гацаасаар байна гэсэн юм а. Энэ мэдчлэн хувийн хэвшлийнхэн эрчим хүчний салбарт хамтарч ажиллахад хууль эрхцэн орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тэнгэр телевизийг сонгон үздэгт баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Өнөө шөнө Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо айлчлах гэж байна. Тэрээр Бээжинд байх үедээ бүгд найрамдагтад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзах юм. Талууд энэхүү сүүлийн 1 жилийн хугацаанд 2 дахь удаага уулзах гэж байна. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд айлчлахынхаа өмнөхөн хоёр улсын харилцаа холбоог тодруулж тодтогч байр суурь илэрхийллээ. Тэрээр дэлхийн давцанд Орос улбаны улс болон бүгд найрамдах хятад ард улс нь дэлхийн давцанд тогтворжуулагч хүч болж байна гэж үзэж байгаа гэдгийг хэлж байна. Мөн энэхүү хоёр улс нь аль нэг улсын эсрэг эсвэл гуравдагч талын эсрэг эвсэн нийлж байгаа хэрэг ерөөсөө биш. Олон улсын эрх тайван хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллаж байгаа гэх. Тэгвэл шинжээчид энэхүү уулзалтыг юу гэж харж байгаа талаар мэдээллүүдийг харвал Путин дайны үеэс хойших ховор тохиолдох ийм үзэгдэл гэж хэлж байна. Учир нь Дональд Трамп Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалаас 7 өрхөө хоногийн хугацаанд Орос улбаны улсын ерөнхийлөгчийн Бээжин хотноо айлчилж байна гэдэг нь санамсаргүй хэрэг бишээ гэсэн ийм дүгнэлтийг бас судлаачид хэлж байгаа. Мөн шинжээчдийн хүлээж байгаагаар энэхүү уулзалтын хамгийн чухал сэдв нь яхаа аргагүй эрчим хүч байх төлөвтэй байна. Учир нь Украины дайн эхэлсэн цагаас хойш буюу сүүлийн 4 жилийн хугацаанд Орос улбаны улсаас Европын улс орнууд ихээхэн нефтийн хувьд, нийлүүлэлтийн хувьд хамааралтай байсан бол үүнийг бууруулж байгаа. 1970-ад оны үеэс хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн гэх тооцоолол хүртэл бий. Тэгвэл үүний хариуд Орос улбаны улс бүгд найрамдах хятад ард улстай нефтийн худалдаан дээр илүү түлхүү ойртож ажиллах болоод байгаа. Одоогийн байдлаар зарим статистик мэдээллүүдийг харвал хятад улс нь Орос улбаны улсын нефтийн хамгийн том худалдан авагч болоод байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хоорондох нефт байгалийн хийтэй холбоотой томоохон гэрээ хэлэлцээр байгуулагдах гэж байна. Эцсийн шатандаа орсон гэж ийм мэдээллийг бол хийсэн байгаа. Энэ удаагийн Бээжин дэх айлчлалаараа энэ хэлэлцээрийг эцэслэн батлах ийм зорилготой байгаа гэдэг юм илэрхийлсэн байна.
За тэгвэл нөгөө талаас Хятад улсын хувьд Орос улбаны улстай харилцаа холбоогоо сайжруулах зам худалдаа эдийн засгийн харилцаагаа ч гэсэн өргөжүүлэх шаардлага мөн яах бас яхаарахгүй байгаа. За энэ нь Ираны дайнтай холбоотой гэж хэлж болно. За Ираны дайны улмаас Орос улсын хоол хаагдсан. За Орос улсын хоол хаагдсанаар Хятад улс нь Орос улбаны улсаас нефтийн нийлүүлэлтийн хувьд урт хугацааны ийм баталгаажуулалт баталгаа авахыг бол зорж байгаа гэсэн ийм дүгнэлтийг бас судлаачид хийж байгаа. За Владимир Путины Бээжин дахь айшлалтай холбоотой бас нэгэн онцлог мэдээлэл өчигдөр гарсан байгаа нь Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский хэлж байгаагаар Орос улбаны улсын дроны зохиолтод Хятадын арилжааны хүлэг санамсаргүй байдлаар ингэж оногдсон хэрэг гарсан бололтой. За энэ талаар Киевээс мэдээлсэн хараахан Кремль болон Бээжингээс тодруулга мэдээллийг бол өгөөгүй нь. Юу болсон тухайд тодруулбал Одесса мужийн бомтууд руу явж байхдаа энэхүү хүлэг зохиолтод өртсөн байж магадгүй юм. Хүлгийн нэр KSL Диан гэх нэртэй Хятад улсын эзэмшлийн заман багийн гишүүд нь бүгд Хятад улсын иргэд байсан. Азар ямар нэгэн хүн гэмтээгүй хүлэг аяллаа өргөжлүүлсэн гэж байгаа. Тэгэхээр энэхүүд Владимир Путины Бээжинд хийж байгаа айлчлалын өмнөхөн Орос улбаны улсын дроны зохиолтод Хятад улсын хүлэг өртсөн байгаа нь энэхүү айлчлал уулзалтын үр дүнд нөлөөлөх хэсэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй. Шинжээчид Кремль болон Бээжингийн байр суурийг хүлээх нь илүү дээрээ гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа юм. Тэгэхээр Владимир Путин өнөө өрөө бол Бээжинд газардана гэсэн их сурвалжуудын мэдээлэл байгаа. За айлчлалтай холбоотой яг нарийн цаг нарны тухай мэдээлэл хараахан гараагүй байна. Маргааш бол Владимир Путин Хятад улсын ерөнхийлөгч дарга Ши Жинпинтэй бол хоёр талд уулзалтыг хийн. Манай Тэнгэр телевизийн гадаад мэдээний албаны зүгээс мэдээллийг шуурхаа дамжуулна. Банк болон банк бус санхүүгийн байгууллага иргэний хувийн мэдээллийг сайтар нэгтлэлгүйгээр зээл олгох тохиолдол нэмэгдэх болжээ. Тухайлбал эцэг эх эмээ өвөөгийнхөө хувийн мэдээллийг ашиглан зээл авч гэр бүлийнхнийхээ санхүүгийн дарамтанд оруулах тохиолдол газар авсаар байгааг холбогдох албанаас анхаарууллаа. Жишээлбэл иргэнд оржийн хувийн мэдээлэл болон интернет банкыг ашиглан оюутан хүүхэд нь 14 сая төгрөгийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас авчээ. Дахин нэг жишээ дурдвал 80 настай долхор болон түүний нөхөр Дамдин хоёрын тэтгэврийн картыг ашиглан аж ахуйн тэтгэврийн зээл авсан байжээ. Яаралтай мөнгөний хэрэг гараад тэтгэврээ зээлэх гэтэл банкнаас зээл авсан байна гэдэг хариу өгсөн байна. Ингээд асуудлыг тодруултал аж ахуйн хоёр хөгшний тэтгэврийг 2 жилээр нийт 10 гаруй сая төгрөг авсан тухай олж мэджээ. Ер нь бол манай хөгт 14 сая төгрөгийн зээлийг аппликейшны зээл ашиглаад авсан байна. Тэгээ энэ асуудлаараа бол би ямар өөрөө хөгтөд цайдаад мэдээлэлтэй байна. Тиймэрхүү асуудалд болчиход. Хоёр тэгвэл ер нь энэ аппликейшны зээлүүд юм уу банкуд ч юм уу тийм банк ус санхүүгийн байгууллагууд энэ зээл авах гэж байгаа хүнийг яг энэ тухайн иргэн мөн үү биш үү гэдэгт маш сайн хяналт тавьж тухайн иргэн тийм хяналттай тийм зээлийг гаргамаар байна гэж хэлмээр байна. Карта хайцсан байхгүй юу? Тэрийг аваад манай альч байна авсан. Банкн дээр очиод авсан байх шүү дээ. Тэр картаараа. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо харилцагчаа таних системээ сайжруулах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийм эрсдэл үүссэн тохиолдолд иргэд санхүүгийн зохицуулах хороонд гомдол гарган зээлээ шийдвэрлүүлэх боломжтой гэлээ. Түүнчлэн зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 10-аас 20 сая төгрөгөөр торгох зохицуулалттай байна. Ялангуяа банкуд тэтгэврийн зээлийг цахимаар олгож байгаа банкуд эцэг хэрэглэгчид таних харилцагчид тэтгэвэр авахчийг таних системээ хөгжүүлэх тэдгэрийг эрсдлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэхгүй бол иймэрхүү удаа дараагийн залингийн үйлдэлүүд ажиглагдаж байна. Цахим технологи хөгжүүлэх нь сайн боловч эцэг хэрэглэгчээ хамгаалах, хэрэглэгчид таних системээ хөгжүүлж чадахгүй байгаа нь банкуд өөрсдөө бас энэ цахим салхинд хамтран оролцох тийм ээ.
оролцогч байх одоо тийм сөргөө нөлөөг бий болж байна гэж үзэж байгаа. Хэрвээ үнэхээр одоо өөрийн чинь хамаарал бүхий итгээд бус одоо энэ чинь кибер аюулгүй байдлын киберийн юм халдлагад өртөцсөн гэж ойлгож байгаа байхгүй. Тийм тохиолдолд бол энэ эхний ээлжийн санхүүгийн зохицуулагч байгууллагууд руу хандвал бид нэр зохицуулалтаа этгээдүүд дээрээ энэ харилцагчийг яагаад таньж мэдлгүйгээр өөр хүн зээл олгосон бэ гэдэг асуудлыг шалгах юм боломжтой. Манай улсад хүний хувийн мэдээллийг хадгалах хамгаалах хууль хангалтгүй түвшинд байгаа нь иргэдийг дээр дурдсан шиг эрсдэлд мөн оруулж байна. Тухайлбал нэр бүхий хувийн байгууллагын хүний нөөцийн ажилтан 13 ажилтнуудынхаа хувийн мэдээллийг ашиглан 30 сая төгрөгийн зээл авсан тухай хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байсан. Тухайн зээлийг авсан иргэн нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд пинтэг зээл олгохдоо тухайн хүн мөн бишийг нэгтлэх, хяналт шалгалтаа сайжруулах шаардлага тулгарч байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Энэ удаад үндэсний дээл хувцас үйлдвэрлэгч компани төлөөллөөс бизнесийн орчныхын талаар байр суурийг сонслоо. Maiara брендийн хувьд 2018 оноос хойш бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлээд амаргүй асуудлуудтай нүүр тулж байгаагаа хэллээ. Мөн бизнес эрхлэх хамгийн том асуудлыг татвар хэмээн тодорхойллоо. 2018 онд яг үйлдвэрлэгч болсон. Яг үндэсний хувцсны салбар руу орсон. Бас нэлээд хүнд бас их амаргүй өрсөлдөөнтэй ийм салбар руу орсон байсан. Тэгээ 2018 оноос хойш би маш олон удаа дэлгүүр үйлдвэрээ нээж хааж нэг зогсоол нэг болол ингэ явж байгаа. Ер нь бол Монголд яг жижиг дунд бизнес эрхлэх ер нь бол амаргүй л дээ. Татврын тогтолцоо бодлого нь ерөөсөө буруу. Одоо ийм л дээ. Энэ бол надад ганцхан би гэж ярих чинь бол онцгүй шүү дээ. Яг ингээд бизнес хийж байгаа хүмүүсийн нийтлэг дүр төрх бол ер нь хэцүү. Манай Монгол улсад хамгийн сайн хэрэгждэг хууль бол татврын тухай хууль шүү дээ. Тэ? Татврын тухай хуулийг анханасаа бас буруу хийсэн юм санагдаад байдаг байхгүй юу? Одоо компани гэдэг чинь компани одоо хүн цалинжуулж гин улсад татвар төлж гин тэ? Ингээд Монголын эдийн засгийг ингээд маш том хөдөлгөж байгаа нэг хөдөлгөж хүч байж яагаад давхар хүний цалин өгөөд ажилтан дахиад эндэж төлж ажилтнгийн өмнөөс эндэж төлөөд байгааг бас ойлгохгүй байхгүй юу те компани тэтгэврт гарахгүй компани эмнэлэг твдэхгүй компани үйлчлэл авахгүй одоо энэ нөт гэдэг юм яг л ер нь болжвол манай Монголд үнийн одоо үн бол буурна гэж бодоод байгаа байхгүй юу тэгээ ер нь бизнесүүд нэг ерөөсөө л өрнөөс өрний хооронд яваад байгаа чи ерөөсөө л нөт татврын тухай хууль худалдааны хууль алга түрээс алга тэгээд юу алга энэ банкны хүү бол үнэхээр өндөр байна. Одоо ер нь юуш түрээслэхгүй гэж боддог болсон шүү дээ. Ковидын үеэр ерөөсөө Монголд худалдааны хууль байхгүй, түрээсийн тухай хууль байхгүй. Түрээсийн хуулийг иргэний хуулиар зохицуулдаг болохоор маш их асуудалтай байна гэдгийг бол мэдэрсэн. Би чинь ковидор чинь бүх салбараа хаасан шүү дээ. Шангрила, Централ Тауэр, Ихтлгүүр, Зоос гоёл, Наадам центр одоо байж болох бүх салбаруудаа бүгдийг хаасан. Тэгээд манай Монголын төлөй чихгүй юм шиг яг тэр үед бол одоо энэ бизнес эрхлэгч, баялаг бүтээгч те энэ бүх хүмүүсээ бүгдийг зүгээр хайсан шүү дээ. Яг ийм өндөр хүүтэй зээлээр бизнес босхгүй шүү дээ. Яаж ч уц одоо би ингээд нэг урлан зээлээр авч байгаа шүү дээ. Түрээсээр одоо юм явж болохгүй мэн гэдгийг бол ойлгоцсон байхгүй би. Тэгээд ямар нэгэн байдлаар юм л авсан дээр гээд түрээс нь өгж байгаа мөнгөө өөртөө ингээд төлөөд банкндаа төлөх хэзээ нэг зэх тийм авъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээд их чинь одоо 15 жилийн хугацаатай зээл авах чинь зөвхөн зээлийн хүн тэрбум 200 болж байгаа байхгүй юу? 2 тэрбум 200 сая. Тэгээ энийг одоо бүтээгдэхүүндээ шингээх үү одоо энэ чинь амар хэцүү асуудал шүү дээ. Яг энэ шиг л Монголд бол ийм зөндөө асуудал байгаа. Яг үйлдвэрлэл хийж байгаа, нутаг орондоо хэрэгтэй юм хийж байгаа, шин сайхан зүйл нэвтрүүлж байгаа хүнээ дэмждэггүй. Хааваа газараас авчираад хугацаанд дууссан, хоногийн дууссан юм аваад байгаадаа л ямар ч ялгаагүй агаар нэг л байгаа байхгүй юу? Одоо тийм шүү дээ. Одоо ингээд бид нар ингээд харалтаа Монголд юу гэх юм нүүрсээ сайхан угаагаад гадагшаа зарчиж байгаа штэ. Тэгсэр нь хог хаягдлыг багсарч хутгангуудаа бид нар буцаага зараа хог утаан дунд амьдруулад байгаа. Монгол шуудан хувьцаат компани уламжлалт шуудан элгэмжийн үйлчилгээг орчин үеийн технологитой хослуулсан EasyBox ухаалаг шуудан шийдлээ танилцууллаа. Компани эхний ээлжинд Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нийт 202 EasyBox ухаалаг шуудангийн хайрцагийг байршуулж сүлжээнд холбосноо мэдээллээ. Ингэснээр улс орон даяар 375 салбар нэгжээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд энэ оны 5 сарда багтааж 577 салбар нэгж болон EasyBox ухаалаг шуудангийн өөр хоорондоо
холбогдсон өргөн сүлжээг бүрдүүлж чадсанаар иргэдэд үзүүлэх үйлчлэгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлж байгаа талаар онцоллоо. Худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний улиралд 14.9 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.3% өслөө. Тус салбарын борлуулалтын орлогын 22.7%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа оны эхний улиралд 3.4 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.3% өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 11.6 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 7.1% өсжээ. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатхууны жижиглэн худалдаа 22.6%, мотор тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн худалдаа 11.1%, эм гоо сайхан арин цэврийн барааны төрөлцөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 10.8% тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Оны эхний улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 60.4% болж өмнөх оны мөн үеэс 1.61%-аар буурсан байна. Нийт 1.4 сая ажиллах хүчний 1.3 сая нь ажиллагч 80.6 мянган ажилгүй иргэн бүрдүүлж байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57% болж өмнөх оны мөн үеэс 1.71%-аар буурсан бол ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.31%-аар өсөж 5.7%-д хүрчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлтөөр авч үзэхэд ажиллах хүчний оролцооны түвшин 2023 оны 4-р улирлаас 2025 оны 1-р улирал хүртэл 0.8-аас 2.61%-аар өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшний хувьд 2023 оны 4-р улирлаас хойш 2.81 хүртэлх хувиар өсөлттэй байсан бол 2025 оны 4-р улирлаас 0.1-ээс 1.71%-аар буурсан байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.